Сайн байцгаана үзэгчтэй. Аялын тойрог өмнөх нэвтрүүлгээрээ чөөжөөгөр аялсан нэвтрүүлгийг хүргэжсэн. Манай үзэгчид санаж байгаа хаа. За энэ удаадаа бид нар IHC компаниар Солонгосоор аялсан 2 дахь зураг нэвтрүүлгээ та бүхэндээ хүргэж байна. За бид чөөжөд 2 шөнө 3 өдрийн аялал хийгээд одоо Чөөжөө Airlines-ийнхаа онгоцоор одоо Сөүл дээр буугаад ирж байна. Бодлоо 8 хийж байгаа аялагчдын хувьд маш сайхан тааламжтай нөхцөл байдлыг IHC компаниас олгож байгаа. За энэ бол одоо тадруугүй барааны дэлгүүрээр одоо аялагчид орж 30-аас одоо 70 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр одоо чанартай бараа худалдаж авах боломжийг бас бидэнд олгож байгаа. За өнөөдрийнхөө аяллаар бид нэр Сөүлийн одоо загсны зах солонгосчуудын үндэсний этгээд содон хоолндны соёлын нэг болох амьд наймаалжийг бас бид нар үзэж сонирхно. Мөн одоо Солонгосын бас алдартай дэлхийн олон улсад одоо хүлээн зөвшөөрөгдсөн Пентер шоу үзэж мөн одоо эрүүл мэнд гоо сайхны аялал бас хийдэг. За Солонгосыг л манай үзэгчид бол сайн мэднэ. Одоо гоо сайхны хандлага болон эрүүл мэндийн үйлчлэгээр бол нэлээд алдартай. За мөн энэ компаниар аялж байгаагийн хувьд бас эдгээр олон үйлчлэгээнүүдийг авах тийм боломжтой гэдгийг бас дуулмаар байна. За аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Солонгосын Сөүл хотод ирээд ингээд 3 дахь өдрөө аялаа явж байна. За өнөөдөр бидний хувьд IHC компани шугамар олон улсын одоо ээний эмнэлгээр ирээд энэ эмнэлгийн үйл ажиллагааг бас сурвалжилж байна. За ерөнхийдөө нэлээд олон хүн бас хөлийн чандыг зорж одоо монголчуудын хувьд эрүүл мэндийнхаа төлөө санаа тавьж эмнэлгийн үйлчлэгийг бол авдаг. За бид бүгдийн хувьд одоо Солонгосын одоо эмнэлгүүд яг ямар төвшөнд ажилладаг юм бэ? Одоо монголчуудын хувьд бас олон одоо өвчтөн улсуудын хувьд хэрэг болох үүднээс олон улсын одоо ээний эмнэлгийн үйл ажиллагааг бас үзэгчтэй хүргэе. Бас одоо өвчтөй зовлонтой монгол хүмүүстэй олон талаар бас тус тийм болъё гэсэн үүднээс бид нар энэ эмнэлгийг одоо сурвалжлаад ингээд явж байна. Олон улсын эмнэлгийг одоо анх удаа үзэж танилцаад ингээд явхад маш одоо нарийн дэг журамтай, зохион байгуулалттай, нарийн хөдөлмөрийн хуваарьтай ажиллаж байна. Одоо бидний ирсэн байгаа газар болохоор эмнэлгийнхаа за мис заслын тасалбар гэсэн ингээд бодит байдгийг сурвалжлаад ингээд явж байна. Ер нь дэлхийд нуруу нугасны эмчилгээ онцлогоо мис заслын хувьд бол Солонгос улс нэлээд дээгүүр байранд ордог. За олон улсын одоо ээний нуруу нугасны энэ эмнэлгийн бас гол онцлог нь гэхээр хүний нуруунд хагалгаа хийхдээ одоо нээлттэй хагалгаа хийдэггүй. Ер нь багцаагаар нэг хамгийн ихтэй 1 см-ийн хэртэй одоо зүсэлт хийгээд дурангийн хагалгаа бас хийдэг одоо ийм онцлогтой эмнэлэг гэж байна. Ерөнхийдөө 1 см хэртэй нээн гэдэг маань яг энэ аппаратны одоо энэ хошууны дайны диаметртэй онгойлгож иж дурангийн мэс заслыг хийдэг юм байна. Нэлээд шинжлэх ухааны хамгийн одоо сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж байна. Одоо хуучин бол нурууны үеийг одоо нээж мэс засал хийхэд үр дүн бол сайн бишээсээ гадна эдгэрэлт маш удаан байдаг гэсэн бол одоо сүүлийн үеийн технологи одоо хөгжснөөр маш одоо үр дүнтэй одоо богино хугацаанд одоо 30 минутаас 1 цагийн хугацаанд мэс заслыг хийж амждаг. Эдгэрэх боломж бол маш одоо өндөр хувьтай байдаг гэж одоо хэлж байна. Мэдээж одоо манай монголчуудын хувьд бас гадаад дотоодын олон газараар ингэж хандаж цаг одоо хугацаа эрүүл мэндээ бол алдаад олон одоо эмнэлгийн үүдийг бараадаж явдаг. Одоо бидний хувьд бол одоо монголчуудаа зориулж одоо яг энэ олон улсын ээний эмнэлгийн бас үйл ажиллагааг үзэгчтэй хүргэе. Яг ямар шохон одоо чиглэлээр ажилладаг юм бол эмнэлгийн бас дотоод орчин одоо технологи нь одоо хэр өндөр түвшинд байдгийг бол энэ талаас бас одоо сурвалжилж үзэгч олондоо бас тодорхой хэмжээний ойлголт өгье гэсэн ийм санаатай аялж байна. За энэ эмнэлгийн ерөнхий эмч болохоор одоо 2012 онд одоо Америкийн нэгдсэн улсын WHO буюу одоо нэр алдарт суутай одоо энэ өөрсдийнхөө хийж байгаа салбартаа нэлээд тэргүүлэгч улсуудыг оруулдаг энэ алдар хүндтэй сэтгүүлд бас гарч ирсэн. Бас нэлээд одоо мундаг алтан гартай эмч нарын нэг гэж хэлж болохоор одоо энэ эмчтэй бас уулзаж танилцах завшаан биднээс тохиож байна. 국제나원병원은
манай олон улсын нэмлэг сүүлийн 20 гаруй жил Солонгост нуруу нухсараа дагнасан имчилгээ үйлчлэгээ явуулдаг. Манай эмнэлэг өдөрт ойролцоогоор 150 орчим нуруу нухсны төрлийн мэс заслыг хийдэг. Манай мэргэжсэн эмч мэргэжилтнүүдийн ажлыг маань өндрөөр үнэлж Солонгосын ерөнхийлөгчөөс манай эмнэлгийг одоо шагнасан. Энэ бол бид бүхний ажлын үр дүн гэж боддог. Манай нэмлэг байгуулагдсан цагаас хойш нийтдээ 5,000 гаруй хүнтэй мэс засал хийж манай эмч мэргэжилтнүүдийн ажлын үр дүнгээр эдгээр улсуудын эрүүл мэндэд сайн сайхан байгаад бид нар баяртай байдаг. За монголчуудын хувьд бид нэр олон улсын эмнэлгийнхаа салбарыг Улаанбаатар хотод нээж Монголын ард түмний эрүүл энхийн төлөө их баяртай байгаа. За монголчуудын хувьд бол нуруу нухсны өвчин бол маш их өндөр байдаг. Сүүлд маш их залуужж байна. За үүнтэй холбоотойгоор манай Медтраума эмнэлэг болон олон улсын интернэшнл NE хоспиталтай хамтын ажиллагаанд өрөөнд болоод энэ эмнэлэгтэй хамтарч ажиллаж байна. За энэ одоо энэ эмнэлэгт одоо нарийн мөрч эзэмшээ суралцаад эзэмшиж байгаа. Тэгээд одоо энэ эмнэлэгт ганц Солонгос эхлэв гадаад олон хүмүүс ирж дэмжлүүлж байна. Одоо монголчуудаас ирж дэмжлүүлээд маш сайн эрүүл болоод ингээд явж байгаа нь маш их баяртай байна. Айлын дээр нэвтрүүлгийн орон бүтээлчид ингээд Сөүл хотоор ингээд аялаад Пянчоны зах дээр ингээд ирсэн байна. За бид нар өдрийнхөө хоолыг ингээд идэх гээд энэ зах дээрээс загас сонгоод тэгээ хажуу талын ресторан руу ингээд загсаа захиулаад ингээд сайхан хоол хийлгэж идүүлсэн наатай. За одоо болохоор би энэ дотроос ингээд улаан загсыг сонгож байна. Хамгийн багадаа 60,000 вон буюу 130-аад мянган төгрөгийн үнэтэй ийм загсыг ингээд сонгож авч байгаа юм байна. За сая одоо миний сонгосон загас иймэрхүү одоо далайн загас байна. Улаан загас гэдэг одоо ийм загас. За энэ одоо ингээд бэлдсэн загас маань одоо ингээд 20,000 вон. За манай монголоор бол 40,000 төгрөг. Бас нэлээд боломжийн үнэтэй. Thank you. Энэ загсыг бол одоо би санаж байна. Дээр үед манай Монголд бас зардаг байсан. Энэ нөгөө Камбала гэж загас байна. Нөгөө орос дэлгүүрээс бид нар авч иддэг байсан шүү дээ. Нөгөө талны энэ хавтгай цагаан өнгөтэй, нөгөө талын хардаа ийм өнгөтэй загас байгаа. 그건 얼마예요? 이거 5만 원, 10만 원 나와요. 아니 50,000 원. How much? Бас эвгүй байна. Хоёр том загас авсан учраас бүгдээр ингээ урамшуулж өгж байгаа юм байна. Ингээ бариад үтсэн. Нэг тийм манжин шиг юм харагдаад. За энэ нийшээгээ ингээ өгчээ. 15,000 원. За одоо бид нар могоо загас идэхээр болж байна. 1 кг нь 35,000 вон гэдэг маань. За нэг 70,000 орчим төгрөгийн үнэтэй. Барьж үзэх нь ямар учиртай? За эвгүй болий. Хаацна гэж байна. Аюултай гэж байна. За гараа угаач да. Окей. Окей. 1번. Дандаа 90 хавчнууд зарж байна. Би асуулаа. Хавч бол сүүлийн үед нэлээд ховордоод байгаа. Тийм учраас зөвхөн эрийг нь идээд байгаа. Эмийг нь ерөнхийдөө буцаж далаад нь тавьдаг ч юм уу. Одоо үржүүлж байгаа гэж хэлж байна. Эр эмийн ялахад их амархан. Анхаа энийг хардаа. Энэ одоо чэйжин дээр нь байгаа одоо энэ нэлээд өнцөгтэй. Энэ бол эр хавч. Бөөрийн хідүү хэлбэртэй нь бол ийм хавч байдаг. Тэгвэл ийм хавчийг бол илүү амттай гэж ярьд юм байлаа. Яагаад гэхээр илүү их тийм чихэрлэг амт хандагддаг. Thank you. 감사합니다. 소스 2개 있고.
энэ хөдөлж энэ хөдлөөд байна. За нөгөө загас маань ингээд хүрээд ирлээ. Сайн миний сонгосон нэг 2 3 загас сонгосон. Сая ингээд зөөгчн сая надад хэлсэн ингээд сайн ажиглах юм бол загаснууд нэгэ хөдөлж байгаа шүү гэд. Тэр хардаа энд бол яг энэ миний савхны дор хардаа хөдөлж байна. Махан ингээд үл мэдэг хөдлөөд ингээд дөнгөө сайхан гаргасан болохоор ингээд тийм загас хардаа ингээд хөдлөөд байд юм байх шүү. Одоо хамгийн сонио хоол нь гэхээр нөгөө 8 альжийг амьдаар нийтдэг. Тэрийг бас хэдүүлээ нэг сонирхож үзье. Бас нэг аялагч хүний хувьд энэ газрын солонгосчуудын бас нэг тийм хоолны соёлын нэг хэсгийг үзье. За ялангуяа солонгос хүмүүс бол энэ загсыг одоо 8 альжийг бас амьдаар нийтдэг тийм хоолны бас одоо соёл байдаг гэх юм уу да нэг өсөндөө түүхийгээр нь иддэг. Ямар ч байсан одоо 8 альж ирэхээр нь ямар ч байсан хэдүүлээ нэг үзье. За түрүүний Монги гэдэг бас нэг тийм жимс шиг манжин шиг байсан амтны чинь ингээд хаглаад гаргаад ирсэн байж байна. За яаж идэхийг манай үзэгчид мэдэндээ. Нөгөө васаби цуутаага холиод идэнэ. За тэгээ нэлээд олон төрлийн загас ирсэн байна. Энэ нөгөө түрүүний нөгөө могоо загас байж ах шиг байна. Нөгөө 8 альч амьдаар ирсэн шүү. За мэдээж эхний ээлжинд бол бас эхлээд чой захирлыгаа нэг идүүлээд яаж иддгийг нэг заалгаж авъя. Окей? За. За чой. За би одоо нэг үзье да одоо яаж одоо идэх юм бол та энэ ч одоо. За нэгийг эхлээ ээж нэгээр нь үзье. Аманда төр хөдлөөд байна. Наас юм бэ? Энэ нөгөө 8 альчны амтнууд нэг мэддэхгүй нэг эрзэн шиг ийм хатуу ингээд хазгаад шүдэнд хазагдаад ингээд хөдлөөд байд юм. Нэг юу юм бэ? Ой. Яа сая нэг тэр юуны соруулсан сая ингээд наалтаад сая ингээд сорсон. Маш эвгүй. Би сая амар сандарлаа штэ. За өнөөдөр бид бүхний хувьд яг 8 альжийг бол тэр яг солонгосын үндэсний уламжлалт хэлбэрээр нь бол идсэн. Гэхдээ энэ бол бас нэлээд аюулыг нь багасгаад идж байгаа хоол гэж бас хэлмээр байна. Яагаад тэгэхээр солонгосчууд маань өөрсдөө энэ 8 альжийг ингээд амьдаар нийтэхтэй бас нэлээд том 8 альжийг ингээд савхаар ингээд ороож байгаад ингээд томоор иддэг. Тэгж байгаад ер нь жилд бол нэг 8-аас 9 хүн одоо хоолоод 8 альж ингэж нөгөө соруулаараа ингэж наалдаад тэглээд тэгж бас сүхдэг тоо баримт байдаг юм байна. За өнөөдөр бол энэ бид нар багцаагаар бол нэлээд олон төрлийн хоол загсан. Тэгээд дээрэс нь түрүүний одоо загсан могоо загас бас бусад олон зүйлүүдийг бас болгож авчрах юм байна. За ер нь бол өнөөдөр бол үндсэндээ бид нар голцоолоо далаа тэнгисийн хоол идлээ. Өнөөдөр ингээ та бүхэндээ бас их баярлалаа. Биднийг бас дагуулж бас ингээ солонгосын уламжлалт одоо хоолны соёлоос ингээ танилцуулсан чой захиралдаас баярлалаа. Камсамида. Аялын тойрог нэвтрүүлгийн уран бүтээлчид Сөүл хотоор ингээ аялаад гоо сайхны үйлчилгээгээр бас нэлээд тэргүүлдэг Global Beauty гэдэг компани дээр ингээ орж ирчээд байж байна. Тэгэхээр гоо сайхан ертөнцийг авах гэж үг байдаг. Та энэ үгийг жоохон яг юу гэж ойлгодог вэ? Гоо сайхан ертөнцийг аварна гэдэг үг солонгосчдуудыг дэлхийн нийтийн үг гэж би боддог. Ялангуяа манай эмнэлэг хамт олонны хувьд бүсгүйчүүдийнхаа гадаад гоо сайхан талд илүү их анхаарч орчин үеийн бүхий л технологи шинжлэх ухааны олдыг ашиглаж гадаад гоо сайханд одоо зориулсан олон төрлийн одоо үйлчилгээ жижиг мис ажилбарууд гээд олон төрлийн зүйлийг хийж одоо бүсгүйчүүдийг одоо өөртөө ихтэй одоо гаднах төрхтөө сэтгэл ханамжтай байхын тулд бид нэр ажилласаар ирсэн одоо ийм хамт олон байна. Манай эмнэлэг 1990 онд байгуулагдсан Солонгосын хамгийн анхны гоо сайхны нисэслийн эмнэлэг.
Дэлхийн олон улс орноор эрүүл мэндийн аялал жуулчлалаар манай эмнэлгийг зарим ирж байгаа гадныхан их байдаг. За манай эмнэлэг гоо сайхан эрүүл мэндийн үйлчилгээний олон талын мэт заслыг ажилбаруудыг хийдэг. Та бүхэн Солонгос орноор аялангаа гоо сайхны бүх төрлийн үйлчилгээг нэг доороос авах боломжийг бид олгож байгаа. Зөвхөн тань зориулсан эмчилгээ үйлчилгээг бид хийж өгнө. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. Аяллаа тойрог нэвтрүүлгийн хувьд бид хоёр Солонгосын уламжилт хөдөө аж ахуйн газруудаар нэлээд олон зүйлүүдийг үзээд явж байна. За өнөөдрийн хувьд бол бид хоёр нэгэн шинэ зүйлийг бас үзье гэж бодож байна. За энэ бол мэдээж Солонгост бас нэлээд сүүлийн үед хүчээ авч хөгжиж байгаа тийм синтетик урлаг. Нийлмэл урлагийн хувьд бол бас маш олон төрлийн шоунууд хийгээд байгаа юм байна. Таны хувьд өнөөдөр ямар төлөвлөгөөтэй байна? Солонгос бол ерөнхийдөө тийм шинэ урлагд бол их гарамгай. Ерөнхийдөө сүүлийн үед Японтой хөрсөлдөж Азтай бол энэ талаар бол ер нь зөвхөн Азч биш. Дэлхийд өнөөдөр маш их сөмөрлөлтүүд хийж байгаа. Нийлмэл урлаг гэж тийм сонин өвөрмөц урлагтаа Солонгосод үнэхээр сайн байгаа. Тэгэхээр хоёулаа яг тэр нэг хөтөлбөрт ороод ирсэн байлаа. Тэр шоуг үзэх хэрэгтэй. Тэгээ хоёулаа ярих дараа. Бид хоёрын хувьд Сөүл бас их хэрт харанхуй болж байна. 6 хагас гэл ерөнхийдөө гэгээ тасраад харанхуй болчихж байна. За одоо бол бидний хувьд сайхан шоугаа үзчихье. Тэгээ шоуны дараа бид нар бас Сөүлийн хам урны иргэдээр бас нэг нэлээд гоё арга хэмжээ бас үзэх гээд ингээд яг ийм төлөвлөгөөтэй байж байгаа. Тэгээ шоугаа тараад эргээд уулзъя. Сөүлд ирээд ийм гоё үзүүлжсэнгүү. Ялангуяа солонгосчуудын хувьд Америкчуудаас ч юм уу бас нэг зүйлийг сурсан зүйл нь entertainment зүйлийг маш сайн хийж чаддаг болсон байна. За ялангуяа сүүлийн үед бол дэлхийд дахинд хөгжиж байгаа синтетик урлагийг бол урлагийн бүтээл үзэх үзүр болтол нь хийж чадсныг бид ингээд үзэж байна. Ер нь бол манайхан шиг зохиолын дунд өмбцсөн бараг живцсэн юм байсан улс орн гэж байгаа шүү. Тэгээд их хичтэй түрүүчийн чиний хэлдгээр entertainment шоуны бизнес асар хурцтай хөгжсөн. Энэ бол нэг ерөнхийдөө барууны менежментийг чиглэж маш сурамга сурч тэр менежерүүдийг оруулж би ямар сайндаа тоглоом шоглоом болгоод ирдэг. Энэ дууны урлагийнх нь үндэс суурийг Орос гаралтай хүн тавьсан болоо гэж. Яг тэгвэл сүүлийн дуунуудынх нь гармон нь бол нэг тийм Орос маягийн юу байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ бол зүгээр тийм дашгинд гэж яриад. Энэ Painters гэдэг урлаг бол энэ нийлмэл урлаг бол ерөөсөө зураач хүн яаж зургийнхаа гайхамшиг хүнд үзүүлэх үү гэдгийг л асар гоё юм маягаар гаргаж байгаа л ийм хэлбэр байна шүү дээ. Одоо жишээлбэл зурх биш бүжиг пантомим дуу оригинальны жанр гэж байдаг шүү дээ. Тэр энтрийг холж хотгож хийж байгаагаар цаг 30 минут барьж юм үзэж. Дээрээс нь хошин урлаг тайз дэлгэцийн декорацийг яаж гоё богино хугацаанд сольж бас үзэгчдийг бас энэ шоунд оролцуулаад. За манай монголчуудын хувьд бол иймэрхүү шоу зүйлийг хийх бүрэн боломжтой. Ягаад гэвэл монголчуудын хувьд хөгжмийн боловсрал энэ олон театр бүх зүйлүүдийг бол бид нар өнгөрсөн 70 жилийн хугацаанд бол маш сайн хийж чадсан. За хоёрдугаарт бидэрт ганцхан зүйл бол байна л да. Жон хөрөн мөгний асуудал байна. Тэгэхээр энийг бас менежмент хийж
гаргаж ирнэ гэдэг бол бас л их хэмжээний бас оюуны болон эдийн засгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэж байна. Зүгээр ингэ бодчихээд манайхны хувьд бол хийж чадах байх. Петр шоуг ингээд үзээд ингээд явж хахад аяллаа альжаал ядаргаа мартаад ялангуяа оюуны талах гэж ярьдаг шүү дээ. Ийм гоё одоо шоуг ингээд үзээд явж хахад бас зөв газар иччээ гэж боддог ч юм уу. Тийм шин сургаг гоё юм үзэхлээр чинь юм үзэж нүд тайлна гэдэг ч л байхгүй да. Бид хоёрын хувьд бол үнэхээр бас сайхан шоуг бол үзлээ. Сөүлд ирэх юм бол энэ шоуг заавал үзээрэй гэдгийг бас бүр уриалмаар байна. За өнөөдөр аялын тойрог нэвтрүүлгийн одоо баг хамт олонны хувьд сайхан өдөр өнгөрч байна. За бид бүхэн Jojo Airlines компанийнхаа одоо урилгаар өнөөдөр хам орны иргэдээр далайн хөлөг онгоцоор жаз хөгжмийн аялгаутай ингээд сайхан өчиг өнгөрөөж байна. Бидний хувьд бол бас нэг шөнийн Сөүлийг үзхийнхаа далимд шөнийн хот гэж жоохон ямар байд юм бэ те. Яг тэр утгаар ингээ хараа явж исэн чинь өнгөрсөн зооны явдал санаад орлоо. Тэгэл яхаа. Та хошоо хардаа. Тэ энэ нэг дунд голын фонтаныг ярих гэдэг нь. Манай дунд голынх нэг юм Өөрхийдөө дөрний байж байгаа сараад гэж. Хийвэл олигтойхон хийдэг байх хэрэгтэй тийм үү? Тий. Одоо энийг харалт ийм гоё ингээд шөнийн Сөүл гэж гэрэлтүүлгийг бас их гоё хийх юм аа. Солонгосчууд. Тото идэхэн круизер явж үзсэн. Нэг нь Фини болон гэж одоо Балтийн тэнгис. Нэг нь Хятадын янзын мөрөнд нэг явж үзчихсэн. Бас ийм яг ийм шөнийн цагаар явж байхаар их гоё сэтгэл төрүүлдэг юм байлаа. Яг голын эргийн дагуугаа маш гэрэл хийгээд тэр гэрлийнхаа хамтдаа усан оргилуурыг хамт нэгээ хийчихээ. Яа харахгүй тэр залуучуудыг энэ гадны бас жуулчдыг татдаг. Маш үзэсгэлэнтэй болж байна. Ингээ харж байгаа. Энэ 9 сард бол их гоё байд юм байна. Яг өдөөд ингээд хөлөг онгоцны одоо хаалга дээр зогсоод жаз хөгжим сонсоод явна гэдэг нь миний хувьд бол маш гоё сэтгэл төрж байна. Jojo Airlines компанийн бас сая ярьж байна. Одоо яванда байнга одоо Чонжуугаас Улаанбаатарын хооронд нислэг ингээд байнгын нислэг болох юм бол нэг одоо хүний эрх буцах нислэг ерөнхийдөө яг ачаалттай өндөр үед нэг сая төгрөгөнд л багтах. За ачаал багтаа үед нэг 600 мянгаас нэг сая төгрөгийн хооронд идэж чинь. Дүүлрээ нөгөө боломжийн үнэ байгаа байхгүй юу? Гоё байхгүй юу. Тэгээд тэр чинь Чонжууд буучаад нэг цаг гаруухан яваад Сөүл рүү ороод ирчих. Шин шугам нэгдээд гараад ирвэл монголчууд бидэнд хэрэгтэй л юм тий. Чартер нислэг маань хамдраад ирэхээр энийгээ дагаад байнгын нислэг бий болоод ирэхээр аялал жуулчлал маш хөгждөг. Энийний тайлбар Монголд бол асар их мөнгө орж ирж байгаа шүү дээ. Эдийн засгийн хувьд. Нөгөө тэгүр юм үзэж нүд тайлна гэж шиг сайхан одоо аз жаргал хаа байхаа тий. Тийм учраас над бол энэ шинэ шууд нислэг бол бүтээсэй билээ л гэж бодож байна. In other words, hold my hand. In other words, darling, catch me. Feel all these songs that let me sing forevermore. You all alone for all I worship and adore.
Сайн байна уу? Энэ удаагийн Чэжүүрийн Улаанбаатараас Чонжоо хотын анхны чартер нислэг амжилттай болсонд бид маш их баяртай байгаа. Цаашдаа хоёр орны иргэд Чэжүүрийн нислэгээр харилцан аялаж Монгол Солонгосын эдийн засаг, аялал жуулчлалын салбар улам их өргөжнө гэдэгт бид итгэж байна. За, Рассел битэр өнөөдөр нэлээд аяллаа тийм үү? Сүүлээр за янз бүрийн одоо автобус, машин, хөлөг хонгоц, нислэг хонгоц. Одоо тэгээд буудлаа орох гэж байна. Амрыг да хоёлаа тий. Их сайхан хотынхоо төвд нэг аятайхан бод олчлаа шүү дээ. Тийм байна. Шиллостэй гэдэг. Ерөнхийдөө Сеулийн зочлуулууд нэлээд үнэтэй. Ялангуяа хотынхоо төвд ийм өндөр тэнгэр багандсан буудлууд ер нь 100 доллараас дээшээ л байдаг юм байна. Тийм байна. Үнэтэй. Гэхдээ яг бид нар бас нөгөө энэ Hotel Express Mongolia гэдэг компанитай хамтран ажилладаг хувьд бас хөнгөлжиж байгаамаа буудлаа тийм ээ. Бид тэр чинь Японд энэ карта ашигласан, Анжежэд ашигласан, одоо Солонгост ингээд ашиглаад 3 дахь удаага ашиглаад үзчихээ. Ер нь нэг 50% хөнгөлттэй тэгээ өглөөнийхөө цайтайгаа бас нэлээд сайхан хөнгөлтийг авч байна. Тэгээ бас үзэгч олондоо бас энэ компани хандаараа гэж бас уриалмаар байна. За ингээд хоёулаа амрыг даа энэ ч одоо. Буудалтай орё. Ядарч байна да. Дэлхийн 85,000 гаруй зочид буудлыг бүтэн жилийн турш 50% хямдралтай захиалах боломжийг бид танд олгож байна. Дэлхийд даяарх зочид буудлын бодит хөнгөлөлтийг Hotel Express International Card. Манай хаяг Сүхбаатар дүүрэг, Чононбурт төвийн 302 тоод. За бид хэдийн хувьд ингээд Солонгосын одоо Чэжүү арлаар Сөүлээр ингээд 4 шөнө 5 өдрийн аялал ингээд хийгээд одоо Солонгосын IEC буюу International Human компанийнхаа шугамар олон сайхан аялал хийлээ. За энэ компанийнхаа тухай бас үзэгчдээ бас ойлголт өгье. Одоо сүүлийн одоо 10 жилийн туршид Монгол Солонгосын хооронд одоо бизнесийн гүн болж одоо Солонгост одоо ажиллаж амьдарч байгаа монголчуудад болон Солонгосоос наашаага Монгол руу чиглэсэн одоо бизнесийн олон байгууллагуудын хооронд нь холбож өгдөг одоо ийм сайхан компанийнхаа шугамар. За манай аялын тойрог нэвтрүүлгийн баг гэдэг аяллаа. Аяллыг бол сайхан зохион байгуулж чадж байна. Бага хэмжээнийхээ зардлаар бараг онгоцныхаа зардлаар бид нар чинь 4 шөнө 5 өдөр маш сайхан аялаад ингээд ирж байна. За цаашдаа бас энэ онгоцны Улаанбаатар Чонжоо Чэжүүгийн аялал, онгоцны нислэг, чартер нислэг бас байнгын болж чадах юм бол аялал жуулчлал хөгжих бас сайхан боломжууд бас гарч ирэх юм болов уу гэж бас бодож байна. За тун удахгүй аялын тойрог нэвтрүүлгийн баг аялагч Гаан Зэмнэгийн хөгжмийн зохиолч Долгион ахын хамтаар Солонгосын Далайн иргэн хотод улаан хотод аялж
аялын нэвтрүүлгээ бэлтгэж байна. Тэгээ 1 сарын 24-нд Улаанбаатараас Чанжуу руу шууд нислэгтэй аялалдаа бид нар гарах гэж байна. Үзэгч та бүхэн манай нэвтрүүлгийн багтаа хамтран аялахыг хүсвэл Улаанбаатар зочид дуудлын 104 тоо дөрөвд байрлах IHC компанид хандаарай. Дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.